Монгол Улсын ерөнхий сайд Дорногов аймгийн Алтан ширээ сумын нутагт хэрэгжиж байгаа Монгол Улсад газар нутгаас боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцтай танилцлаа. 4 сарын өмнө буюу өнгөрсөн 6 дугаар сард 20 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 53% хүрчээ. Бүгд найрамдахын төгөлсөн Экспорт импортын банкны 1.7 тэрбум Америк долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа газар нутгаас боловсруулах үйлдвэрийн төсөл 4 багц ажлаас бүрдэж байгаа. Эхний багц ажлыг 2024 онд дуусгаж улсын комиссд хүлээлгээ өгсөн. Бусад багц ажил болох дулааны цахилгаан станц болон технологийн байгууламж барих ажил барилга усралтын шатандаа явж байна. Үйлдвэрийн түүхийдийг тээвэрлэх 527 км урттай газрын сүс дамжуулах хоолойн төсөл 89.4% гүйцэтгэлтэй байгаамаа. Манай засгийн газар анх байгуулагдсан цагаас эхэлж онцгой ач холбогдол өгч хурдлуулах бүх шаардлагатай хэмжээ авч ажилласан. Яг гэвэл газрын сүсний үйлдвэр бол манай улсын одоо стратегийн чухал ач холбогдолтой юм бүтээн байгуулалт. Ингээд одоо энэ зууны хугацаанд тэгэхэд энэ 4 сар тэгэхэд одоо нийт бүтээн байгуулалтын ажлын 50% хийж чадлаа. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажлын явцаа танилцахад 50% байна. Одоо өнгөрсөн 4 сарын хугацаанд үндсэндээ бараг 30% ажил хийж гүйцэтгэлээ. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтын ажил маань одоо бидний ард харагдж байгаа тэр түүхий тосны резервуар нөөцийн сав гэхэд одоо манай бүхэн өргөдөө том адилхан одоо тийм том хэмжээтэй одоо сав барьж байгуулахын тулд чинь газар доорх маш их ажил хийгдсэн. Тэгэхээр үндсэн ажил газар доорх ажил хийгдсэн. Одоо газар дээрх бүтээн байгуулалтын ажил бол үндсэндээ 90 жилийн хугацаанд бид бүрэн дуусгаж 27 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж хахаж ажиллаж байна. Энэ талаар бол манай Энтэг улсын элчин сайд Энтэг улсын засгийн газар ус онцгой анхаарч дэмжлэг өгүүлж хурцтай ажиллалаа. Саад дотор учруулж исэн олон бас бэрхшээлүүд байсан. Том төсөлд бас том саад бэрхшээлүүд тулгардаг юм байна. Тэр болгоныг шийдээд өгшилж байгаа. Шатхууны хувьд одоо ямар хямралтай нөхцөл байдал биднэрт байгаа вэ? Өөрөөр хэлбэл бид стратегийн энэ томоохон алхмыг хийх зайлшгүй шаардлагатай. За энэний одоо бодит үр дүн бол энэ явах юм байна. За хоёрдугаар асуудал бол бид нэр одоо Улаанбаатар хот болон Өмнөний говийн бүсэд одоо нөөцлөх савныхаа асуудлыг одоо яралтай шийдэх ёстой. Тэрэндээ бас улсын төсвөөс мөнгө гаргаж бид бас дүүрэх тухайн асуудлыг ярина. За одоо бид өнөөдөр бас газрын тосны одоо өрөмдлөг одоо олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжүүдээр орно. Тэнд одоо бид одоо энэ олборлолтоо нэмэгдүүлэх тухайн асуудлуудыг ярина. Олон их усүрээс авах тухайн асуудлуудаа ярина. Ер нь урт дунд хугацааны одоо стратеги арга хэмжээнүүдийг авна. Засгийн газараас үйлдвэрийн түүхийдийн хангамжийг хүрэлцээ болон ширээт дэд станцын хүчин чадлыг 25 мегаватт болон өргөдөх ажил гээд газрын цэц боловсруулах үйлдвэрийн ашиглалтанд оруулахад бүхий талаар дэмжиж онцгой анхаарч ажиллана гэдгийг ерөнхий сайд хэллээ. Тэрбээр стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажилд санаатай болон санамсаргүйгээр саад учруулсан үйлдэлтэй тэмцэн. Энэ бол улс орны эрх ашигын эсрэг үйлдэл. Тиймээс бүтээн байгуулалтыг ямар нэгэн саадгүй эрчимтэй уршуулах нь чухал гэлээ. Хоёр улсын хүчин чармаалтаас хугацаанаас өмнө ашиглалтанд оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Том төсөлд том саад тулгардаг юм байна. Гэхдээ тулгарсан асуудлуудыг шийдвэрлээд шуурхаа явж байна. Төслийг хугацаанаас өмнө дуусгахын тулд ажилтнуудын визийн асуудалд анхаарч өгөх шаардлагатай юм аа. Тэр бол анхны үйлдвэрээр ажиллах гэж байгаа учраас бүх хэмийг дээд зэргийн одоо хамгийн дээд стандартаар хийлгэж байгаа. Газар доор ингэж булдаг ингэж хэлсээр бол хамгийн орчин үеийн найдвартай шингэрүүлсэн шатлагийн хадгалах боловсруулах үйлдвэр өөр бусад үйлдвэр байхгүй энэ оронд бол дээд зэргийн одоо энэ инженерийн шийдлүүдийг гаргах ёстой. Тэгэхээр ер нь сүүлийн үеийн статистикээс харахад газрын боловсруулах үйлдвэрт гарсан гал осол амаарууд бол маш их шингэрүүлсэн шатлагийн ийм агуулгах самнаас гарсан байдаг. Тэр бөмбөрцөг хэлбэртэй жоохон сейсмикийн хөдөлгөөн газар хөдлөлт нь бол маш эмзэг. За энэ бол хамгийн бат бөх найдвартай юм аюулгүй ажиллагаатай. Газрын цэц боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгах төлөвлөгөөт хугацаа 2027 оны 12 дугаар сар, харин ашиглалтанд оруулах хугацаа 2028 он. Газрын цэц боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсноор 1.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн боловсруулж, орчин үеийн стандартын шаардлага хангасан Евро 5 стандарт 834 мянган тонн дизель, 396 мянган тонн авто бензин, 80 мянган тонн онгоцны түлш, 27 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 17 мянган тонн зуухны түлш үйлдвэрлэнэ. Нэгүгээр хэлбэл Монгол улс нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо өөрсдөө үйлдвэрлэдэг болно. Өөрөөр хэлбэл дотоодын нефтийн бүтээгдэхүүнийхээ 50-аас 100 хүртэл хувийг дотоодоос хангана гэсэн үг юм а. Мөн 1500 ажлын байр шинээр бий болно.